Та бүгдийн өдрийн амлан альтгаад Монгол Улсын засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалин шинжилэн тогтоох асуудал хэлэлцээд тодорхой шийдвэр одоо гаргаж байна. Ингээд энэ цалин нэмэгдүү шийдвэртэй холбоотойгоор та бүхэнд бас товч мэдээлэл өгье. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхдээ нэгдүгээрт инфляцийн түвшинтэй уялдуул нэмэгдүүлэх юм бодлого зарчим бол баримтаасан. За хоёр дахь асуудал нь эрүүл мэнд боловсрол энэ салбаруудад хийгдсэн төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөлийн үнэлгээ хийсэн. Энэ одоо үнэлгээний судалгааны одоо ажил дээр одоо үндэслэх төрийн албан хаагчдын хамгийн одоо ачаал одоо өндөртэй байгаа, ур чадвар илүү шаарддаг, хариуцлага ихтэй байдаг, ажлын байрны нөхцөл хамгийн одоо хүнд байдаг төрийн албан хаагчдын зарим төрийн албан хаагчдын албан тушаалын ангиллал зэрэглэлийг одоо ахиулах ийм одоо арга хэмжээ давхар боллоо. Зарчим баримталсан. За 2 дахь асуудал нь соёл урлагийн салбарт ажиллагчдын цалин төрийн үйлчилгээний албан тушаалтнуудын дунд цалингаас доогоор одоо цалинтай явж ирсэн. Тийм учраас бол мөн соёл урлагийн албан хаагчдын цалинг бас тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн дундаж одоо түвшинд одоо хүрэх юм одоо арга хэмжээ авахар боллоо. За төгсгөлд нь төрийн албан хаагчдын удаагийн цалин нэмэгдүүлэхдээ улс төрийн албан тушаалтнууд шүүгч прокурор ийм одоо цалинг одоо нэмэгдүүлэхгүй байх ийм одоо зарчим баримталсан гэдгийг таахан хэлж байна. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхдээ төрийн албан хаагчдын цалинг энэ оны 9-р сарын 1-ээс эхлээд нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Төрийн албан хаагчдын цалинг энэ удаа нэмэгдүүлэхдээ багш эмч нартай дүүцгээс одоо албан тушаалтан буюу тэдгээрээс доогуур одоо цалинтай байгаа төрийн албан хаагчдын цалин эхний ээлжинд нэмэгдүүлэхээр бол шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл 9-р сарын 1-ээс эхлээд багш эмч нар ороод тэдгээрээс бага одоо цалинтай байгаа төрийн албан хаагчдын цалин 9-р сарын 1-ээс 80% одоо нэмэгдүүлэх юм шийдвэр бол гаргалаа. За хоёр дахь асуудал нь төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөлийн үнэлгээг үндэслэх төрийн албан хаагчдын ангиллал зэрэглэлийг ахиулах одоо арга хэмжээ авсан. Энэ одоо арга хэмжээ давхар авч байгаа. Тухайлбал эрүүл мэндийн яам, боловсролын яамтай хамтарч би төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөлийн үнэлгээний судалгааг өнгөрсөн жил одоо энэ жил одоо бас 2 жилийн хугацаанд хийд бол дуусгаж байгаа. Энэ одоо судалгаагаар аваад үзэхэд ажлын байрны нөхцөл нь одоо хамгийн хүнд илүү өндөр одоо ур чадвар шаарддаг, ажлын хариуцлага өндөртэй, ажлын ачаал одоо өндөртэй байдаг ажлын байруудаар бол эрүүл мэндийн салбарт совилогчийн ажлын байр бол байгаа хамгийн одоо ачаал ур чадвар шаарддаг хариуцлага өндөртэй албан тушаал. За боловсролын салбар дээр багангийн багш, цэцэрлэгийн багш нарын ажлын байр хамгийн одоо өндөр ур чадвар одоо шаарддаг ачаал одоо өндөртэй гэсэн ийм одоо судалгаа гарсан. Тийм учраас энэ судалгааг үндэслэж 9-р сарын 1-ээс үндсэн цалинг 8% нэмэхийн зэрэгцээгээр совилогч нарын албан тушаалын зэрэглэлийг 1-ээс 2 одоо шат одоо ахиулах. За ерөнхий боловсролын сургуулиудын багангийн багш, цэцэрлэгийн багш нарын албан тушаалын зэрэглэлийг 1 одоо шат одоо ахиулах юм шийдвэр бол гаргалаа. Энэ одоо арга хэмжээг авсны үр дүнд совилогч нарын цалин 9-р сарын 1-ээс эхлээд 20-оос 30% одоо нэмэгдэх юм боломжтой болж байна. За мөн бас энэ арга хэмжээний үр дүнд багангийн багш болоод цэцэрлэгийн багш нарын цалин 12.3% одоо нэмэгдэх юм боломжтой болж байна. За би түрүү ярианы ихэнд хэлсэн төрийн албан хаагчдын цалингийн дунд түвшнээс 12.5%-аар соёл урлагийн салбарт ажиллагчдын цалин доогуур одоо явж ирсэн. Тийм учраас соёл урлагийн албан тушаалтнуудын цалиныг нэмэгдүүлэхийн зэрэгцээгээр англи зэрэглэлийг нь одоо шинжлэх арга хэмжээг энэ удаагийн цалин нэмэгдүүлэх арга хэмжээгээ давхар бол авч байгаа. Энэ одоо арга хэмжээний үр дүн төрийн соёл урлагийн салбарын ажиллагчдын цалин энэ оны 9-р сарын 1-ээс эхлээд 14-өөс 30% одоо нэмэгдэх юм одоо нөхцөл боломж нь бүрдэж байгаа гэдгийг бас та бүхэндээ хэлхийг бол хүсэж байна. За соёл урлаг эрүүл мэндийн салбарт хийсэн ажлын байрны нөхцөлийн судалгаагаар аваад үзэх юм бол мэс заслын совилогч, сэхэн амьдрал тасгийн совилогч, яаралтай төрийн тусламжийн совилогч, нойрсуулагч одоо совилогч гэсэн ийм одоо мэргэжлүүд хамгийн одоо өндөр ачаалтай байгаа учраас англи албан тушаалын зэрэглэлийг 2 одоо шат
бусад одоо сувлагч нарын албан тушаалын зэрэглэлийг нэг одоо шатаар одоо бас зэрэглэлийг нь дахиулах юм шийдвэрлэл гаргаж байгааг та бүхэнд хэлхийг хүсэж байна. За төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор шийдвэр гаргаж байгаатай холбоотойгоор 2017 онд батлагдсан Улсын хурлын 29 дугаар тогтоолд зарим зүйл заалтанд өөрчлөлтөд оруулах асуудлыг засгийн газар бас хэлцэж одоо бас дэмжлээ. 2017 оны 7 онд батлагдсан Улсын хурлын 29 дугаар тогтоолоор төрийн албан хаагчдын цалин хөлсийг 17-аас 18 онд одоогийн байгаа хөрсөн түвшинд нь хадгалах, царцаах, төрийн албан хаагчдын ангилал зэрэг дэвийг нэмэгдүүлэхгүй байх, цалингийн шатлалыг ахиулахгүй байх гэсэн ийм одоо тогтоолууд гаргасан байсан. Тийм учраас бол төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхтэй арга хэмжээ авч байгаа холбогдуулаад дээрх одоо улсын хурлын 29 дугаар тогтоолд нэмэлт одоо өөрчлөлт одоо бас оруулах асуудлыг бас 2019 оны төсвийн тухай хуультай хамтд нь одоо улсын хурлд өргөн барьж хүчингү одоо зарим одоо заалтууд хүчингү болох зүйлтэй засгийн газар үтсэн гэдгийг та бүхэнд хэлхийг хүсэж байна. Энэ удаагийн төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлж байгаа арга хэмжээ маань олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа өргөдөгсөн хөтөлбөрийн хүрээнд бас одоо явж байгаа гэдгийг бол хэлье. Нөгөө талаас олон улсын валютын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлсэний үр дүн төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх эдийн засаг төсөв санхүүгийн одоо бас нөхцөл боломж одоо бас нэмэгдэж одоо гарч ирж байгаа гэдгийг та бүхэнд хэлж хэлье. Нийтдээ энэ цалин хөлс нэмэгдүүлэх арга хэмжээ төрийн албан хаагчдын 100 төрийн албан хаагчдын 92 одоо хувь нь одоо хамрагдаж байгаа. Нийтдээ 173 мянган төрийн албан хаагчдын цалин хөлс энэ оны 9 дугаар сарын 1-ээс эхлээд тодорхой хэмжээгээр нэмэгдэхөр болж байна. 145 мянган төрийн албан хаагчдын цалин 9 дугаар сарын 1-ээс эхлээд 8% нэмэгдэнэ. За 28,200 төрийн албан хаагчдын цалин үндсэн цалинг 8% нэмэгдүүлсэн зэрэгцээгээр ангиллал албан тушаалын зэрэглэлийг нь ахиулах арга хэмжээний үр дүнд цалин хөлс нь 12-оос 30% одоо нэмэгдэх, нийтдээ 28,200 төрийн албан хаагчдын цалин 12-оос 30% одоо нэмэгдэх ийм нөхцөл одоо боломж бүрдэж байгаа гэдгийг хэлхийг бол хүсэж байна. Ингээд ийм бас шийдвэр өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас хэлцэж одоо тогтоол одоо гаргахаар болсон гэдгийг та бүхэнд уламжлалж. 2018 оны улсын төсөвт төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуул олгоно гэдэг 56.2 тэрбум төгрөг туссан байгаа. За энэ одоо урамшуул олгох энэ хөрөнгөний их усүртэй багтаага төрийн албан хаагчдын цалин хөлсийг одоо нэмэгдүүлэх, ангил зэрэглэлийн шинжлэх арга хэмжээг авъя гэж бол засгийн газар бол үзэж байгаа. За өнгөрсөн жил бид 54 тэрбум төгрөгийн нэг удаагийн урамшуул олгосон. Энэ бол маш их хэмжээний шүүмжил бол дагуулсан. Тодорхой маш их хэмжээний мөнгөний үр дүнгүй нэг удаагийн арга хэмжээнд одоо зарцууллаа гэдэг юм одоо шүүмжил дагуул. Тийм учраас бол төрийн албан хаагчдаас гарч байгаа энэ самд хүсэлтийг үндэслэж нэг удаагийн урамшуул хэлбэрээр биш төрийн албан хаагчдын үндсэн цалингийн одоо нэмэгдүүлэх, ангиллал зэрэглэлийг нь одоо шинжилэн тогтоох арга хэмжээнд зарцуулах зүйтэй гэж одоо үзэж энэ одоо шийдвэрийг бол гаргаж байгаа гэдгийг бол хэлхийг бол хүсэж байна. За нөгөө талаас төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх холбоотой асуудлаар үйлдвэрч нийлбэлийн байгууллагуудтай бид 20-нд буюу одоо нэгд өдөр уулзалт хэлцээр зохион байгуулсан. За бидний одоо тавьж байгаа шаардлага төрийн цалин хөлс төрийн албан хаагчдын цалин 50-аас доошгүй хөр нэмэгдүүлэхийг гэсэн ийм одоо шаардлагууд хүчин хэвээр байгаа учраас бол энэ засгийн газрын энэ удаагийн саналыг дэмжих одоо боломжгүй байна гэдэг юм бол илэрхийлсэн. За бид бол төрийн албан хаагчдын цалин хөлсөд 50% одоо нэмэгдүүлэх боломж байхгүй байна гэж бол үзэж байгаа. Ер нь төрийн албан хаагчдын цалингийн сан 1.8 их найт төгрөг бол байна. Төрийн албан хаагчдын цалин 50% нэмэгдүүлэх юм бол нэг их найт төгрөг одоо бас шаардлагатай байгаа. Ийм одоо төсөв санхүүгийн боломж энэ удаа засгийн газарт бол байхгүй байна гэж. Сая засгийн газар дээр яригдсан асуудал бол хоёр одоо чиглэлээр сангийн сайд, хөдөлмөрийн хамгааллын сайд нарт бол өөрөг бол өгч байгаа. Нэг дэх асуудал нь төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөлийн үнэлгээнд одоо тулгуурласан судалгаанд одоо үндэслэж төрийн албан хаагчдын одоо багангийн багш, цэцэрлэгийн багш, сувилагч нараас бусад төрийн албан хаагчдын ангиллал зэрэглэлийг одоо шинжлэх асуудлыг 19 оноос эхэж одоо хэрэгжүүлээ. Нийт төрийн албан хаагчдын ангил зэрэглэлийг шинжлэх асуудлыг хийж одоо дуусгах гэсэн юм бол үүргэж байгаа. За хоёр дахь асуудал нь 19 оны төсвийн төсөл удахгүй засгийн боловсруулагч засгийн газар дээр орж ирсэн. За 19 оны төсөв боловсруулж орж ирэхдээ 19 он төрийн албан хаагчдын цалин хөлсийг ямар хэмжээгээр яаж одоо нэмэгдүүлэх вэ гэдэг асуудлаа бүр тодорхой одоо болгож орж ирэх гэсэн юм одоо үүрэг бол өгч байгаа. Тийм учраас засгийн газраас өгсөн үүргийн дагуу 19 он төрийн албан хаагчдын
англи зэрэглийг одоо шинжлэх асуудал үргэлжлэн хийгдэн. Ялангуяа багш эмчний тухайд энэ асуудал үргэлжлэж хийгдэн. За хоёрдугаарт 19 он төсөв дээр төрийн албан хаагчдын цалин 19 онд хэдэн хувиар одоо нэмэгдүүлэх вэ гэдэг асуудлыг тодорхой одоо их усрыг тодорхой болгож орж ирэх юм одоо үүрэг авс энэний дагуу бид одоо тооцоо судалгаа нэгтгэж засгийн газарт одоо танилцуулах болно гэдгийг хэлж байна. Нөхөс болох замаар шууд одоо 300 мянга